Монгол хүнд эрүүл хүнс газуурт компани төлөвлөж байна. За намайг Гомцөргийн Ганбаатар гэдэг. Би ерөнхийдөө үндсэрхэг үзэлтэй хүн. Монголын гэсэн тодтолтой шүлгүүдийг ер нь хөвчлэн уншдаг. Би ерөнхийдөө энэ яриа ерөнхийдөө юм хошигнол занг ааваасаа өгүүлж авсан юм уу да Оройхон гараа ширүүхэн дээр нэг гэдэг шиг намайг тэнгэр харж байгаа, намайг газар их минь ивэж байгаа. Тийм болохоор би газардахгүй ямар ч байсан. Тийм учраас би энэ тэмцээнд орно, өөрийгөө шалгуулна, өөрийгөө сориулчихна. Тэгээ болоо. За бүгдээрээ алгаад шия аливэ. Нааг дэмжээрэй. За сайн байцгаана уу? За яасан хэрсэн хүүхэд ороод ирвэ. Ганбаатар хэдэн настай? 16. 16 настай. Оо юу вэ чи чинь? За үү гэх юм байхгүй. Би жижиг бэлчээр том хүн шүү би чи. 100 сая төгрөг очих юм бол яаж зарцуулах гэж бодож байна? Өөртөө болон манай тэнд байдаг хүрээлэн буй Ахмад настанд ерөөхдөө туслая гэсэн бодол байна. Одоо энэ 100 сая төгрөгийг манай тэнд байгаа ахмадууд бүгдэнд нь би нэг байр өгнө гэж амлахгүй. Зүгээр очиод дүүрэн сайхан сэтгэлтэй цайны сүдэ очиод манай Ахмад баярлна тийм ээ. Чи хаанаас ирсэн? Хотоос. За үзье даа тэгвэл. Айхтар гар чангатай ах トゥ хоёр байлаа. Атлаж хүмүүс тэднийг харамчийнхан гэдэг байлаа. Сансар эмэгдэм билэр хонин бэлчиж сарваа цуцын хүндгээр адун багтаж ятсан. Асал болж үгүй дээ. Харамчийнхан юугаач харамлсангүй. Бүрээн дунаар нөктөн давших цагт бүгдийн түрүүнд хоёр харамч явсан гэдгийм. Суман харамлаж үйж энэ хоёр сүйд болно доо гэж суман садааных нь дооглож үлдсэн гэдгийм. Унахын өчрөг уул шиг хоёр сайхан хархуу ургахын улаан нарнаар хоёулаа унсан гэдгийм. Хамгийн хүнд мөчөд эх орн танаас сан харамчийнхан амин бас харамлсангүй. Баярлалаа. Өөрөө шүлэг өнтер бичиж үзсэн үү? Үзсэн. Үзсэн үү? Хэдэн шүлэг бичижсэн? Ерөнхийдөө би өөрөө шүлэг бичигэвэл Монголын ерөнхийдөө болохгүй тий. Урд таарлаж байгаа зүйлийг ерөнхийдөө бичдэг. Чи бол ер нь нийгэмд ер нь болж өртөхгүй байгаа зүйлийг ер нь их шүүмжлэлтэй ханддаг юм тийм үү? Ер нь тийм. Ерөнхийдөө үндсэрхэг үзэлтэй гэж хэлж болно. Чи чи улс төрч урчмаар юм шүү. Намайг том болоо та нар шиг ингээд амьдрал дээр хөлөө олцсон байхад улс төр манай Монгол улс маань хөгжим мандцсан байвал би улс төр рүү орохгүй. Бодод цэцгэлгүй үйл чи орхоос өөр арга баг. Орхоос өөр арга байхгүй. Би энэ харамчийнхны дүн шиг ам бие эс хайрлан улс орныхоо төлөө зүтгэнэ. Чи бол ер нь бол ах шиг бас нэг жоохон араам жижигтэй юм шиг тийм. Ер нь тийм. Эр өсөж эскээс өмнө гэдэг үг байдаг шүү дээ. Хөөцөр. Ер нь бол жоохон морь зөр унж нэг үү? Ундаг. Зүг. Мэдээгээр гараад байдаг шүү дээ. Одоо морь унаач хөвгтөөд их унаж, бэртэж, гэмтэж байна. Одоо эдрийгээ тэгээд унахгүй байхын тулд юу хийх ёстой гэж чи бодож байна. Бас морь ундаг байсан хөвгт. Монголд те ганцхан морины хүүхэд унсан гэд бэртэх асуудлаас өөр зөндөө асуудал байгаа шүү дээ. Тийм үү? За жишээ нь ямар асуудал дээр чи тэгвэл илүү сэтгэлээ зориулмаар байна. Барилга дээрээс нөөник юм унаад хүний амиг авчлаа байлоо. Тэгвэл одоо нөөник 100 касктай өвлөн масктай Монголд амьдрнаа гэдэг байгаа. Ер нь тиймэрхүү л байна шүү дээ. Тэр юм зөв чи юу гэж бодож байна? Өвл маск зүүж явна тэр нь яагаад гэвэл нөөник урагшаа адилахаар утаа манад төөрчин. Тэгээ урдах замаа арахгүй угаацсан дээр халтраад ойччин. Чи юм аа тий. Чи 16 настай байж зүгээр л хүүхэд шиг
Хүүхэд нас гэдэг чинь хамгийн үнэтэй нас шүү дээ. Яагаад ингэж ийм хэрсүү болцсон юм бэ? Хүрээлэн буй орчин маань нөлөөж байна. Соодлогын найргалыг бол хүн болгон мэднэ л дээ. Тэгвэл тэнд дотор чи маш олон одоо нюансууд байгаа шүү дээ, тий. Чи тэр нюансуудыг гаргахгүйгээр тэгээд ерөөсөө үйлдвэрлэх зорилго тавиад гэж явцсан шүү дээ. Тэнцэхгүй юу гэдэг дээрээ саналаа авъя. Чука гэж бодож байна. Тэгээ миний хувьд бол чи тэнцээгүй. За шимгэгч. Тэнцлээ. Чихэр өөртөө ихтэй. 100%. Бид ч чамд итгэж байна. Би ч чамд итгэж байна. Тэнцлээ. За хоёр тэнцсэн нэг тэнцээгүй. Одоо би чамайг тэнцүүлэх юм бол тэнцэн, тэнцэхгүй бол тэнцэхгүй. Би яг энэ үзүүлбэр дээр чинь биш, би чамайг тэнцүүлж байна. Тэнцсэн баяр хүргэе. Оноор гоё гинсэн. Тэгээ сүүлийн ярилцлах чи арай шив. Арай юу нэ? Ээж арай шив. Тэгээ зүгээр. Энд чи өөрөөр л байх хэрэгтэй. Яагаад ийм хэрсүү болгоч байна? Энд багаж суугасан биш байгаа байхгүй. Энэ юу цаасан биш. За, бүгд баярлалаа. Зүгээр.